За сайн бацхан уу. Намайг Дэлгэрмаа гэдэг интерьер декоратораар 15 жил ажиллаж байгаа. Миний ажил бол хүмүүст аж аргал, амар амгалан, амьдралд нь өнгө нэмдэг юм сайхан ажил байгаа. За энэ удаа би хан төгөл хотхны нэгэн хаусыг тогтчуулах гэж байна. Одоо бүгдээрээ хан төглийн хаусыг хамтдаа тогтчуулцгаая. За энэ хан төгөл хотхон маань ингээ маш гоё нам гүн чимээгүй байдаг. Цэвэр агаарт уулынхаа энэ ингэрт ер нь бол ингээл хүүхдийн талбай одоо хүнд хэрэгтэй бүхэл одоо зөвлөдүүдийг аж аргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгсөн санагддаг. Хаус нь зогсоолтой, гоё фонтантай, маш гоё тансаг зэрэглэлийн гоё хотхон надад бол маш их таалагддаг. За миний урд нь тогтжуулж исэн хаус маань болохоор contemporary маягтай, хэм маягтайгаар би тогтжуулсан. Энэ удаагийн энэ хаус маань болохоор traditional буюу уламжлалт хэм маягтай хаус байгаа учраас энэ хэм маягаа алдахгүй ерөнхийдөө traditional хэм маягтай тогтжуулна гэсэн үг. За хан төглийн энэ хаус хотхны одоо архитекторын шийдэл болон концептыг Францын архитекторын баг боловсруулсан юм байна лээ. Ийм том цонх ингээ байнгын өдөржингөө нар үздэг байдал. Тэгэд энэ өндөр тааз гэд энэ бүхэн ингээд маш гоё интерьер дизайныг одоо хийхэд маш их урам зориг бас өгдөг. За тэгээ одоо mood board-оо гаргана. Тэгээ тавилгуудаа сонгоно. Тавилгынхаа дизайн руу орно. Галтгоо болон суурин тавилгаа хийхдээ зураг гаргаад материал сонголтондоо одоо орондоо. За би хамгийн түрүүнд суурин тавилгынхаа хавтанг сонгох гээд EGT брендийг сонгохоор ирсэн байна. За EGT хавтан маань хүний бие цэрэг нөлөөгүй эко хавтан. Тэгээд ус чигний хамгаалцтай гэдгээр онцлогтой. Гадаргуу нь хурууны хээ гардгүй. Маш олон төрлийн гоё хээтэй, маш олон төрлийн мөнгөний сонголттой. Хан төгөлийнхөө галтгооны хавтан гэхлээр сонгоё. Тэгээд би энэ хавтанг сонгож байна. Үүнтэйгээ бас нэг өнгөөр явахгүй байгалыг мэдрүүлсэн модон хавтан бас оруулъя гэж бодож байна. Бигжин ийм гоё бариулууд байдаг. Хөрхөн бондгор энэ бариулуудыг бас хослуулаад хийж болж байна. Est студио маань Европ стилийн маш гоё тийм нэг таймлес үнцэнтэй тийм гоё одоо декор хөшгүүдийг оруулж ирдэг байгаа. Авжирууд надад маш их таалагдж байгаа. Ер нь Монголд орж ирж байгаагүй. Энэ Мурано загварын гэрлүүдээ бас хувилбаруудаас оруулж ирж байгаад маш их таалагдж байгаа. Маш гоё хөшөөнүүд. Энэ хөшөөнүүдээс олон өрөө байгаа учраас эндээсээ сайн харж байгаа тэгээд хөшгөнүүдээ сонгондоо. За би сая тавилгынхаа газарт очиод хавтангуудаа ямарч ирсэн сонгосон. Сэмплүүдээ бас аваад ирлээ. Цаашдын одоо дүр зураг маань ер нь надад бол харагдчихэв. Үүнийг би илүү гоё Европ маяг руугаа цэлгээр элегант харагдуулахын тулд байгалийн өнгө аясыг оруулъя гэж бодож mood board-оо гаргаж байна. Ер нь бол чулууны сонголт бас их гоё байх ёстой. Ерөнхийдөө нэлээд гоё ирийн чулуу галтгооныхоо тавилганд оруулж өгье гэж бодож байгаа. Ямархуу материал одоо ямархуу шанделиер гэрлүүд хэрэглэх вэ гэдэг өөрт хэрэгцээтэй юм одоо зургуудыг бас ажилдаа оруулаад mood board-оо хийх гэдэг ингээд сууж байна. За хан төглийнхөө нэгэн сайхан single house-ыг бүрэн тогтчуулж дуусглаа. За бүгдээрээ хамтдаа орцгоё. За үүдний хэсэг надаас аюу таалагдж байгаа. Яагаад тэгэхээр ингээ хоёр талдаа хоёуланд нь юм гоё шүүгээ одоо хийх тийм орон зайтай байгаа. Өндөр гутал мутлаа хийгээд энд орж ирээд ингээ тавиурс одоо сав энд бол хангалттай гоё том тал маань энд байна. Ийш мэдээж бас гараж байгаа. Ингээ гараж руугаа шууд ингээд орчин. За ингээд оронгот маш гоё цэлхэр уудам гоё агаартай ийм гоё сайхан хаус байгаа. Тэгээд эцэгтэй нарын мөн хоол хийх дуртай эрчүүдийн ер нь мөрөөдлийн галтгоо гэж хэлж болохоор маш гоё том орон зайтай. Урд нь би материал сонголтын дээр
та бүхэнд харуулж исэн EGT брендийн хавтан болон ингээ хавтангаа гой дуурайлаад хийсэн байгаа. За тэгээд энэ модны өнгөтэй уламжлалт тал руугаа оруулаад модерн уламжлалт гэсэн хоёр одоо дизайныг холж оруулсан. Өрөөг илүү гоё том харагдуулдаг гэдэг үүднээсээ бас тол оруулж өглөө. Энэ дээр бас гоё шанделер хийсэн байгаа. Бүгдээрээ том өрөөндөө оръё. За том өрөө маань урд нь бид нэр яг энд ингээд зогсоод ярьжсэн. Тухайн үед ингээ харахад орон зай жоох юм жижиг санагдчихсэн бол одоо орон зай маань маш гоё том сонирхолтой болсон байгаа. Өрөөгөө том цэлгэр болгох гэж нэгэд ямар ч одоо тавилга тавихгүй даан ингээд нэмэлхөө тавиад нэг зурагтаа тавьсан байдаг шүү дээ. Айлууд яг тэгж болно. Гэхдээ тавилга хийхээс битээ ягараа гэж би бас хэлэх дуртай. Яа тэгэхээр орон зайг илүү том бөгөөд сонирхолтой харагдуулдаг. Бас тавилгаандаа гоё ингээд шүүгээ шийдчихсэн. Органик юм гоё коттон одоо даав маань маш гоё ингээд жижиг унждаг. Ерөнхийдөө гоё биетэй болохоор материалыг би сонгосон. За тэгээд ер нь төлөвний хувьд том цонхыг дундуур нь ингэж нэг хувааж төлөө хийж байгаарай. Ийм өндөр таацтай цонхонд ер нь болж игэл нүсэр хүнд хөшиг бас битгий сонгорол гэж би зөвлөмөр байна. Одоо нөгөө хан төглийн хаусуудын таац нь маш гоё өндөр байдаг. Одоо ийм орон зайтай том харагдуулдаг. Таац ер нь өндөр байх тусмаа л ер нь интерьерт бол маш сонирхолтой, маш гоё байдаг шүү. Болж игэл ер нь байрууд нэг намхан таацтай таацыг л ер нь болж игэл битээ игээсэл гэж би боддتي. За энэ өрөөнд ерөнхийдөө та бүхэн анзаарсан бол ногоон өнгө жоохон голчлон явж байгаа. За яа тэгэхээр ногоон өнгийн галтайгоо байгаа учраас энэ өнгөө жоохон дагнаад одоо энэ авжураа би сонгосон. За тэгээд сандалаас ногоон өнгийн ингээд туяа оруулж өгөнгүүтээ пластмата бас ингээд ногооноор ингэж одоо хооронд нь уйж өгсөн байгаа. Ерөнхийдөө жоохон хоорондоо уялдаатай өнгүүдийг сонгуулах зүгээр байдаг. Коридор бас одоо надад аягүй таалагддаг. Яагаад тэгэхээр коридор чи өөрөө focal point бас нэг өрөө гэж үздэг. Жишээ нь би энэ хэсгийг одоо яг ийм төв гоё focal point буюу өөрийнхөө сонирхлын ийм гоё хэсэг болгож болж байгаа хгүй. Төсөлдөө залуу уран бүтээлч, бэлэгт уран бүтээлчийн бүтээлүүдийг дагнаж энд байрыг тохижуулсан байгаа. Энд нэг хөөрхөн жижигхэн өрөө байгаа. За энэ маань бол зочид болон өөрсдөө бас амрах зорилттой ийм гоё хөөрхөн өрөө байгаа. За одоо хоёр давхар руу гарцгаая. За энэ гонх маань бас аюу гоё тийм ганган чаман хэсэг байгаа. За одоо жишээ нь энэ гоё ханын гэрэл айлуудтай болж игэл ийм гоё гоёлын ханын гэрэл хийж байгаараа гэж бол хэлдэг. Тэгээд ер нь төсөл болгондоо ханын гэрэл оруулах дуртай. Саний ханын гэрэлтэй уялдуулаад энэ доотл дээдлийн бас энэ коридорхоо гэрлийг яг ижлэхэн сонгосон. За энэ мастер унтлахын өрөө маань миний хувьд бол бас айгүй гоё сонирхолтой болсон. Энэ хан маань ингээд нэлээд юм жоохон онцгүй оботой байсан. Тэгээ би орж ирээд за хамгийн түрүүнд энэ обог ерөөсөө солиё гэдэг одоо тийм саналыг гаргасан. Бас Франц маягийн гоё товчтой энэ хорыг Козо хүмүүс сонгож авсан. За тэнгуүтээ бас энэ дээр болон одоо бүтээлэг хевсгээд бүгдээр ингээ хоорондоо бас гоё уусаад цогцдог өнгөд ахгүй. Тэгэхээр ямар ч буруу юм байхгүй. Хүнд харин гоё амар амгалан гоё мэдрэмж өгдөгөө гэсэн үг. За тэгээд хөшгөөч гэсэндээ бас энэ орныхоо толгойтой ер нь бол хослуулж болно. За мастер унтлахны өрөөнөөсөө ингээ шууд гоё балкон руугаа ингээ гарчин. Энд гоё хувцсны өрөө байгаа. За тэгээ хувцсны өрөөндөө бас энэ гоё хөшг хийгээд гоё чимдаан тавиад ер нь ийм хайрцаг сав айгүй хэрэгтэй гэдэг шүү дээ тий. Унтлахны өрөөнд ер нь ийм шургуулга айгүй хэрэгтэй байдаг. Яа тэгэхээр одоо энэ дээр жижиг сажиг ойр зурах юм хийхэд айгүй зүгээр байдаг. Хан төглийн маань бас ингээд байрууд гоё. Ер нь бол маш олон өрөөтэй, өрөө олгондоо гоё ингээд нойлын өрөөтэй, тэгээ гоё толтой ингээд шүүгээ хийж өгсөн. Энэ дээр бас нэг сонирхолтой юм байгаа. За энэ өрөөнд ингээ хүүх мөнгөтэйгээ хослуулаад тавья тавиад ингээ харсан чинь яг хан дээр маань яг энтэй адилхан шуу байсан. Нэг гоё юм холбоотой юм шиг надад санагдсан. Тогтчлолтоо хийж хахад нэг иймэрхүү сонирхолтой юмнууд аюу их таарлддаг. За энэ өрөө
хүүгийн өрөө гэж тохижуулсан байгаа. Ерөнхийн ингээд харах юм бол саарал, бэш шөнгүүдийг хооронд нь ингэж хослуулсан байгаа. За тэгээ шар өнгийн бүтээлийг тавьснараа энэ өрөө маань маш гоё юм гэгээтэй болж байгаа. Шкаф маань аюу гоё студиогийн гар хуруу нэхээ гардаггүй юм гоё хөрхөн шкаф хийж өгсөн. Охины өрөө орд сонирхын энэ бас аюу гоё нандинмар тийм өрөө болсон. Миний хувьд бол бүхтүүд чинь ийм цайвар өнгөнд дуртай болохоор цайвар өнгийг сонгож ийм зөөлөн гоё материалыг сонгож энэ өрөөнд оруулсан. За тэгээд энтэйгээ бас хослоод энэ гар урлалын бас бүтээлийг оруулж өгсөн. Тэгээ энэ дээр байгаа ногоо өнгө маань бас энэ дэрнийхээ ногоо өнгөтэй ингээд хослох жишээтэй хөшгөө сонгож чадахгүй байх юм бол эсвэл орныхоо толгойтой эсвэл ханыхаа өнгөтэй ингээд уусгаа авчиж болно. Завгүй амьдралын хэм маягтай одоо орчин үед бол яг нэг юм өөрийн гэсэн орон зай бас аягүй хэрэгтэй байдаг. Хэсэг хугацаанд ч гэсэн нэг жоохон бясалгаад нэг 50 суухаар ийм мэдрэмжийг өгөхийн тулд ийм одоо болон бэлдэж өгсөн байгаа. Зөөлөн ийм дуурсан тавилгуудыг илүү төлхөө оруулж өгч байгаарай гэж одоо бас зөвлөмөр байна. Би офисын өрөөг арай нэг жоохон өөрөөр тохижуулсан байгаа. Офис маань ганцхан ингээд аав ээж зориулагдаагүй бас нэг бол гэр бүлийн бүх гишүүд ашиглах боломжтой шүү дээ тий энэ офисын өрөөг. Нэг олон өнгө байхгүй мөртлөө яг нэг юм хар цагаан кинонд ороод ирсэн юм шиг тийм мэдрэмжийг л төрүүлэхээр л энэ өрөөгөө тохижуулсан. За уламжлалт, интерьер дизайнд ер нь бол антик декор заавал орох ёстой байдаг. Тэрийгээ би одоо энэ хар цагаан зургаар орлуулсан. Бас энэ тохижуултанд ингээд дандаа Европ гэдэг хас илүү дунд нь бас нэг юм гоё хуучныхаа энэ Монголынхоо энэ түүх уламжлалтай холбоотой энэ декор уран зургууд оруулж өгөх юм бол сонирхолтой байдаг. Коридорт маань нэг юм коллекторын нэг юм хайрцаг аюу их байдаг болцсон шүү дээ тий. Гаднаас нь харахад бол энэний ард ямар ч юм хайрцаг марцаг байгаа гэж хинч анзаарахгүйгээр энэ айлын гэрийн эцдүүд хүүхдүүд бол бас өөрсдийнхөө хоббины юм гоё декоруудаа энэгээр ингээд өрөөсэй гэж бодоод нэлээд хангалттай урт ийм тавцан хийя гэж шийдсэн. Уламжлалт одоо интерьер дизайнд бүр яг тохирсон нэг юм Франц Англид илүү хэрэглэгддэг энэ гоё хаалга надад маш их таалагдсан. Хүсэх юм бол энэ тааза бас гоё ингээд уран зураг мургаар зураад нэг энэ хоёр нь ингээд тусдаа нэг юм ялгарч харагдаж болохоор аюу гоё нэг тийм хэсэг санагдаад байна. Одоо энэ хэсэгт ингээд явах болгонд л энэ гоё шанделераа хараад нүд баясаа сэтгэл сэргээл ер нь бол энэ байр маань өөрөө ингээл ер нь маш гоё тийм тав тухтай үзэсгэлэнтэй гоё байр боллоо гэж би бодож байна. Ингээд дүүгээр миний одоо тогтчлтын энэ одоо хэсгүүд маань ингээд дууслаа. За та бүхэн таалагдсан бах гэж найдаж байна. За тэгээ хан төвлөлийнхөө энэ гоё одоо уламжлалт хаусыг тогтчуулахад үнэхээр урамтай. Тэгээд эндээсээ бас аюу гоё аж аргалыг мэдэрсэн гоё ажил боллоо. Цэвэр орчинтой, цэнгэг агаартай хан төгөл утхан танаа гэр бүлийг хүлээж байна.